Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Хэрв энэ бичлэг 2000 лайк цуглуулбал бид дараагийн ангийг нэн даруй гаргана. Мөн биднийг дэмжихийг хүсвэл доорх данс руу хандив хийж биднийг дэмжээрэй. Тэгвэл өнөөдрийн ангиа эхэлцгээе. Ууган ах нь ёжтой зангаа орхилгүй. Үүнийгээ бараг л сайн санаж тусалж байгаа хэрэг хэмээн тайлбарлана. Түүний ангийнханд гавих авьяас чадвар байхгүй тул Астерийн нөлөөгөөр шалгалтад арай гэж тэнцсэн сул дороочуудыг шийтгэх нь зөв ёсны хэрэг аж. Тэд өөрсдийн хүчээр тэнцээгүй гэдгээ ухамсарлаж даруй байх хэрэгтэй. Юлиус Илмхамын нэр төрийг гутаахгүй тулд тэдний тэр их цанг дарахыг хүснэ. Мөн тэрээр өөрөө удирдагч тул өөрийн багт ямар ч сул дорой амьтан байхыг төвчөхгүй. Тийм учраас л бүх зүйлийг Илмхамын арга барилаар шийдэж байгаа нь энэ. Гэвч энэ урт сунжирсан тайлбарын дараа манай хүү шуудхан л үнийг огтхонч тоохгүй байгаагаа хэлнэ. Цэлмэн уур хилэнгээр дүрлцэн асах түүний хувьд хамгийн чухал зүйл бол тэр новш эгчийнхэн нүүрнээс багийг нь хурдан хуулах явдал байлаа. Ингэж хэлээд Астер түүнийг цавчхаар дээш үсэртэл санаанд оромгүй нь Альбен дундуур нь орж түүнийг тулалдахаас сэргийлнэ. Альбен одоогоор түүнийг өөрийн дүү гэж харахгүй байгаа бөгөөд түүн рүү хүчтэй далайцтай цохилтуудыг араараас нь илгээнэ. Юлиус манай хүүгийн ихч өөрөө бууж өгсныг харахад тархиа угаалгасан нь тодорхой байв. Лилиан ахыхаа ийм хорон санаатайд гайхаж хоцров. Харин Астер игч нь академид орсноосоо хойш яагаад холбоо бариагүйг эцэст нь ухаарлаа. Юу болсныг мэдэхгүй ч манай хүү Альфийн ихчээгээ ухаан оруулахаар хамаг хүчээ шавхна. Гэвч игч нь түүнийг ширүүн түлхэж эсэргүүцсэнд тэрээр шоконд оров. Аврагдахын тулд сэтгэл хөдлөлтөө автсан ноолон манай хүүгийн ажлыг дуусгахаар шууд Юлиусийн толгойг онлон урагшиллаа. Тэрээр гаргаж буй арга барилаараа Гергоноос ч дор Илмхам гэр бүлийн ууган ах руу сэлмээ чиглүүлв. Иймэрхүү амтан өөрийгөө шаргал үст гэж нэрлэх нь үнэхээр зэвүүцмээр. Тиймээс ноолон тэдгээр ах дүүсийг сэлмээрээ завчхаар хамаг хурдаараа дайрах зураа түүнийг сэлмээ даруй сугалахыг шаардав. Гэхдээ гол нь эдгээр ах дүүс зүгээр ч нэг хэлбэр төдий хүмүүс биш шүү дээ. Юлиус сэлмийн нэрийг зүгээр л нүцгэнэн үзээд алдъя гэд сэлэм сурлаа гэд бусдаас илүү баатар болчихдох юм уу хэмээн асууна. Тэрээр дуусашгүй уур хилэнгээрээ ноолн руу нөмөрч биеийг нь бүхэлд нь бүрхэх гал улалзуулав. Өөрийгөө хамгийн хүчрхэг баатар цолыг хүртэх хамгийн зохистой нэгэн гэж нэрлэх Юлиуст бариулж байхдаа энэ аимшигт халууныг төсвөрлөн гэдэг жинхэнэ тарчлаа. Ингэж хэлээд тэр ноолныг хөл бөмбөгийн бөмбөг шиг өшөглөөд нисгчхв. Дашрамт хэлэхэд энэ зүгээр ч нэг хөнгөхөн түлэгдэлт байсангүй. Энэ залуу шууд утгаараа нүүрнийхээ талыг хуйхлуулчихлаа. Гарных нь хамт. Энэ түлэгдэлт үнэхээр аимшигтай байна. Смайд аврахаар ирсэн ч Лилиан эдгээр сул дороочуудын нэр төрийг гიშгэлж ажлаа дуусгахдаа туйлын баяртай байв. Тийм ч учраас тэр ноолонд зориулсан тэжээвэр амтны тусгай бэлэг болгон дуулах бэлтжээ. Гэхдээ мэдээж тэр Смайтийн сул дорой байдлыг ч бас огт тоосонгүй. Юлиус сул дорой байна гэдэг нүгэл гэдгийг сайн мэднэ. Юугч хийж чаддаг байна гэдэг бол хүчтнүүдийн давуу эрх юм. Тэгээд манай хүү нөлөөгөө ашиглан холбоотнуудаа цуглуулсан ч тэд одоогоор бут нэргүүлж дуулгаар цохиулж байна. Энэ бол хүчтэй нэ бүгдийг залгидаг Илмхамын хууль. Энэ нь Астер цаашид юу хийхээр төлөвлөж байгаа аль талыг баримтлах вэ гэж ахыг нь эргэлзэхэд хүргэж тэрээр бүрмөсөн галз орч эхлэв. Манай хүү Юлиус руу хамаг хурдаараа дайрах бөгөөд Юлиус сэлэмний далаацыг нь юу ч болоогүй мэт хээвнийг болтож орхив. Түүгээрч барахгүй тэр манай хүүг ноолооны эсрэг хэрэгэлсэн яг тэр аргаараа хүзүүнээс нь барьж аван газар дээр нь шатаахаар зүтгэнэ. Тийм ээ. Туслах эсрэг дөрүүд хүртэл үнэхээр хүчрхэг юм байна. Смат дарагдаа санаа зовж байхад Юлиус 7 далавчны хүчинд туйлын сэтгэл дундуур байж Астерийг ихтэл урам хугаралт гэж нэрлэв. Шатаж байхдаа манай хүү сэлмээ бэлдэж ганцхан дайралтыг хаасан гэд битгий давар гэж тэр новшид сануулна. Энэхүү өөртөө ихтэй байдлаараа Астер энэ удаад Юлиусын үүсгэсэн галыг намжаахын тулд Манагийн шуургыг дэгдээж түүний бүх шидний хүчийг сааруулав. Дараагийн далайц нь Юлиусын хүзүү рүү шууд чиглэсэн бөгөөд тэрээр ухархад улаан болоод галт шид зэрэгцэн хуйлрах хууль салхины хүчээр ухарлаа. Одоо Астер энэ барьцнаас мултарсан болохоор өнөөх хайртах нь саяхан юу гэж шалчаад байсныгаа үргэлжлүүлж чадах эсхийг харах үлдлээ. Ам ама хамхиад явах ёстой хогнуудыг жинхэнэ хүч чадлал нам дардаг тухай билүү дээ. Жинхэнэ утгаараа дими донгосолт байлаа. Харин манай гол дүр энд үнэхээр дог байна. Смайт дөнгөж сая харсан зүйлдээ итгэж чадахгүй байна. Энэ залуу чинь академийн шилдэг нохойг шууд утгаараа газартаа тэгчилж эхлэв шүү дээ.
Гэхдээ Астер энэ тулаан дуусахаас хаа байсан хол байгааг мэдэж байв. Юлиус босож ирээд саяны дайралт ямар их өвтгснийг хашгичин хэлв. Гэвч үнэндээ бол манай хүү хувцсныхаа тоосыг гөвөх зураа түүний сүлдээг нь ч зурч чадаагүйгээр нь дайжигнаж зүгээр л эрүүл саруул харагдана. Юу ч болоогүй Смайт ухаарав. Лилиан анхнаасаа л огт санаа зовоогүй байсан мэт инээмсэглэнэ. Тэр зүгээр л Юлиусыг дэмий донгосож байгаад хариу зохилтод нэрвэгдэн ялагдсанд нь шоолж байв. Гэхдээ Юлиус энэ бүхэнд нилээд тайван хандаж өөрт нь ч гэсэн мэдрэмж байдаг гэдгээ илэрхийлв. Гэвч өнөөх тайван байдал нь тэр дороо замхан алга боллоо. Учир нь энэ нэр Астерт хог шаар гэж дуудуулсандаа уурсан галзуурах шахав. Тэр галц хэлмээ Виконтийн хөрөө чиглүүлж тэдний энэ жижигхэн тоглоомд хэтэрхий их зан гаргалаа хэмээн омгорхов. Харин энэ удаад Юлиус жинхэнэ халуун галаа гаргаж ирэн Астерт энэ газар түүний булш болно гэдгийг амлаж байна. Манай хүү өчүүхэн ч айж эмээсэнгүй. Түүнд дэмий хоосон сүрдүүлгээ болоод хэрэггүй донгосож байхаар зүгээр л дайрч эхлэхийг зөвлөв. Би хэлсэндээ энд жинхэнэ дог гол дүр байна гэж. Юутай ч өнөөх шаргал үстэй залуу дайрахаар сэлмээ хойш татав. Тэгээд тэдний 2 дугаар үеийн тулаан яг эхлэх гэж байтал нэгэн захирал гарч ирж тэднийг утгагүй тулаанаа зогсоохыг шаардав. Энэ бол хоолны газар бол хоол идэх газар болохоос биш. Энэ чигээр нь бүхэлд нь нурааж устгах газар биш гэдгийг эдгээр тэнэггүүдэд сануулж буй эрэл Мэйз байлаа. Захирал хүн байлаач тэр тэдний энэ жижигхэн замраагүй байдлыг зүгээр хараад сууж чадахгүй байв. Гэвч Юлиус энэ газрыг өөрийнх мэт санаж захиралт хүртэл тэдний хэрэгт оролцохгүй байхыг тушаана. Эрэл Мэйз бүр доромжллыг өөр дээрээ тусгаж авсангүй. Манай хүн ч Юлиусыг 1-р зэрэглэлийн шилдэг нэр дэвшигч байж доод зиндааны хүнээс болж уурсаж нэр хүндээ унгаж байгаад нь эргүүлээд баахан тохуурхав. Ингээд тэр Астерт тусалж харин өөрөө тусламж авч байгаа мэт харагдуулснаар Юлиус эцэст нь сэлмээ хурааж ганц удаа уураад харав. Манай хүн эргэж хараад угтах бяцхан цугларалт дууссан тул хүмүүстэй буцахыг тушаалаа. Нөхцөл байдал Астрийн хүснээр шийдэгдсэнгүй. Учир нь тэр тулааныг үргэлжлүүлэхийг хүсэж байсан ч захирал түүнээс хүлцэл өчөж одоохондоо зогсохыг гуйв. Манай хүүгийн сэтгэлийг үнэхээр зовоож байгаа зүйл бол эгчин дайсны талд орсон явдал юм. Астер Альфеныг дуудсан ч эгчин дүүрүүгээ маш хүйтнээр хялмхийж хараад түүнийг ядаргаатай амтан мэт орхин цааш явв. Эгчээгээ тэгэж харцаж байгааг харах манай хүүд үнэхээр гонигтай байлаа. Дараагийн хэсэгт Астерийн бүлгийнхэн Илэмхаймынхантай тулгарч бодит байдалтай хэрхэн нүүр тулснаа ярилцах бөгөөд манай Тодороки шиг болсон ноолон хүү хүртэл үүнд багтана. Тэрч байтугай тэдний цөөнгөө нөхдийг нь баг зүүснийхин төлөө ахлах ангийнхан нь чирж оджээ. Тиймээс дараагийн алхам нь тодорхойгүй байна. Юуны түрүүнд Астер Эрл Мэйз буюу захирлыг нөхцөл байдлыг ийм хэмжээнд хүртэл дордуулсанд дургуутсан. Туслах нь тулааныг зогсоосон хүндээ наад захын хүндэтгэл үзүүлсэнгүй хэмээн тэр новш руу хашгична. Гэвч энэ тайван ир жаахан зоримог байхыг тоосонгүй. Эр Астерт тэдний харилцаа эртнээс ихтэйг сануулв. Түүнийг анх гол харшид дуудагдж байхад үнэндээ дэмжиж байсан цорын ганц хүн нь энэ нэр байжээ. Энэ нөхөр найз уу, дайсан уу, эсвэл дотроо юу бодож явдгийг нь тодорхойгүй болгоно. Гэвч Смайт хэрв энэ хүн үнэхээр захирал юм бол Илэмхаймынхан яаж академиг бүхэлд нь ингэж дарамтлаж чадж байна хэмээн гайхна. Бүх зүйлийг маш тодорхой болгохын тулд Эрл Мэй өөрийгөө бас нэгэн гэр бүлд харьяалагддаг гэдгийг онцлов. Тэр туйлын шаардлагатай биш бол гэр бүлийн замбраагүй хэрэгт оролцдоггүй аж. Астер түүнийг Юлиус хүүхдүүдийг алавдаж байхад юу ч хийхгүй байгааг нь дэндүү арчаагүй хэрэг гэж үзв. Энэхүү тамлалын баг зөөдөг байж. Гэхдээ анхнаасаа л энэ актем ийм л байсан гэдгийг та бүхэн харж байгаа байх. Бүх зүйл зөвхөн чадвар дээр л тогтдог. Дорд хүмүүсийг хүчээр өсгөж, хөгжүүлэх ямар ч арга байсан хамаагүй зөвшөөрөгдөнө. Жишээлбэл Юлиусийн удирдлага дор байгаа хүүхдүүдийн чадвар үнэхээр л огцом өсдөг. Тэдний дүнж сурамгаа сайн байдаг болохоор захирал хүртэл үүнийг зүгээр гэж үздэг байна. Энэ нь манай хүүд энэ тэмцэлд тэр огтхон ч ганцаараа биш. Дээд албан тушаалтнуудад ерөөсөө найдаж болохгүй гэдгийг баталж өгнө. Эрл Мэйз тэр хүүг дэндүү увайгүй завнаж дайсны бааз руу шууд дайрахаар төлөвлөж байгааг гадарлана. Гэсэн хэдий ч энэ арга барилд нэг том асуудал бий. Эрл Мэйз манай хүүгийн алхан бүрийг үндсэн гэр бүлийнхэн нь анхааралтай ажиглаж байгааг дуулгана. Тэд түүнийг өчүүхэн төдийл алдаа гаргахыг хүлээж сургуулаас хөөх шалтак хайж байгаа аж. Гэвч иймэрхүү шалтагч манай хүүг зөв зүйл хийж найзуудаа аврахт нь саад болж чадахгүй. Энэ нь түүний шудраг ясыг тогтоох гэсэн хүсэл эрмэлзлээс ч давсан зүйл байлаа.
Юу гэвэл тэрхүү төмөр гав гинжин зүүж бух хүнийхээ сүнсийг идэж шууд л боол болгож хувиргадаг төдийгүй хэлэх үгийг нь хулгайлж өөрийгөө хүндлэл тэр байтугай эсэргүүцэх хүслийг нь ч үгүй хийж тэр хүмүүсийг зүгээр л утсан хүүхэлдэй болгодогт байгаа юм. Энэ бол хинд ч хүсэмгүй аимшигт тавилан билээ. Үүнийг Астер өөрөө хаа нэгтээ харчихсан юм шиг маш сайн мэдэж байгаад эрэл мэз гайхаж хоцорно. Манай хүү тиймэрхүү аимшигтай зүйлийг өмнө нь харж байсан гэдгээ бүдүүлгээр цохуулгаад найзуудаа ч бас тийм замаар оруулахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлэхэд энэ нь захирлыг түүнийг дараа нь юу хийх гэж байгааг гайхахад хүргэнэ. Виконтийн гэр бүлийн хамгийн бага хүү сургуулаас хөөгдөх төлөвлөгөөгүй байгаа бололтой 50 замаар шийдвэрлэх нь хамаагүй дээр гэж тэр хэлэх бөгөөд энэ нь сонирхолтой төлөвлөгөө байгааг илтгэж эрэл мэйзийг гайхшруулна. Манай хүү төмөр гав гинжийг бариад өөрт нь ч бас тэмцэх өөрийн гэсэн арга барил буюу Нарутогийн нинжагийн замнал байгааг захиралд сануулна. 3 хоног нүд ирэмхийн зуур өнгөрлөө. Смайт болон бусд нь ширүүн тулааны бэлтгэлийг тасралтгүй хийж байв. Ноолон гайхмаар нь ямар ч сорив үлдээлгүй бүрэн итгэрчгсэн байна. Энэ нөхөр амрахыг ч хүсэхгүй. Хичээлээ бүр эхнээс нь хамаг хурдаараа үзэхээр зүтгээд байна шүү дээ. Бүр инээдтэй. Үүнийг зүгээр л нэг шалбархаа гэж байгаа гэд боддоо. Цаан чин Смит бараг үхэх гэж байхад тэдний хамгийн их санаа зовх ёстой хүн нь урд нь байгаа энэ Астер юм. Тэр дүнгийг зүүчгээд галзуурчихсан юм шиг л урагшаа зүтгээд байна. Юу болсон бэ гэвэл 3 өдрийн өмнө манай хүү шууд л Юлиусыг хайж очсон юм. Өмнөх халз тулааныг нь үл харгалзан ах эгч нар нь түүнийг сүүлчийн уулзалтаас нь болж уучлахыг огт хүсээгүй. Гэхдээ тэр энд тохиролцоо хийхээр ирсэн гэдг нь үнэхээр сонир хэрэг байлаа. Дарсаа том балгаад ууган ах нь түүн рүү тохуурхан инээв. Түүний үгэнд огт авталгүй. Астер эгчийгээ болон найзуудаа буцааж авмаар байгаагаа хэллээ. Хариуд нь тэр өөртөө тэрхүү дүнгийг зөвлөхийг зөвшөөрнө гэв. Энэ бол цорын ганц нөхцөл байлаа. Түүнийг галзуурчхаж гэж бодсон Альбенэгч нь энэ нөхцөлийг сонсоод бүр мэл гайхаж орхив. Манай хүү цааш нь бослого дэгдээд байгааг ч хэлээд амжив. Энэ бол тэрхүү гэр бүлийн хувьд гол бослого гаргагчийг номогдохох хамгийн хурдан арга байлаа. Үнэхээр гайхалтай тохиролцоо. Гэвч Лилиан түүнийг өөрийгөө тижээвэр амтан болохоор санал болгосонд цочирдож түүнийг нэг тиймэрхүү мазохист юм болов уу гэж гайхахад хүрнэ. Юлиус Астрийг үнэхээр л том тээг болж байгааг гадарлаж байв. Удирдах зөвлөлийнхэн түүнийг хамран дарагдахыг харахыг маш их хүсэж байсан ч энэ нөхөр өөрөө гүйж ирээд ингээд үгэнд ороод зогсож байгаад тэр нилээд гайхжээ. Астер түүнд ямар нэгэн далд санаа байхгүй гэдгээ батлав. Баг нь бас шидийн таринаар цоожлогдсон тул түлхүүрэн зөвхөн тэдэнд л байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэд шаардлагатай бол түүнийг хизээч алж чадхаар болж байгаа ч манай хүү Юлиусыг өөрийнх нь тархийг угааж чадахгүй байхаас айж байна уу гэж ухаалгаар өдөж амжина. Энэхүү жижигхэн үг нь л түүний уурыг шатааж гартаа барьж байсан лонхоо хайлуулахад хүргэв. Ингээд Юлиус сүүлчийн нэг нөхцөл нэмээд бооцоо хүлээж авлаа. Тэрээр Астерийг ямар ч хоол ундны сургагүйгээр тэрхүү дүнгийг бүтэн 10 өдрийн турш зүүхийг шаардав. Энэ бол бүр альфын хүртэл татгалзаасай гэж хүснэ. Энэ бол манай хүүг үхэл рүү хөтлөх хамгийн баталгаатай арга байсан ч Астер энэ дүнг түүний сүнсийг идэх болно гэдгийг мэдсээр байж нөхцөлийг нь зөвшөөрчлөө. Энэ нь үргэлжил гэр бүлийнхэн зэвсэг байсаар ирсэн ч тэр альфен шиг нэг үгээр бузарлагдахыг зүгээр хараад сууж чадахгүй. Энэ охин гэр бүл дотроо хамгийн эмзэг нь хэрнээ шийдэмгий байдлаараа хамгийн хүчтэй юм. Түүн шиг хүн энэ дүнгийг эсэргүүцэж чадахгүй тул түүн рүү өрөвцөн харцаар харна. Астер эгчтэй энэ гинжийг заавал таслана гэж амлах бөгөөд энэ үед Лилиан хайр дүүрэн төрхтэйгээр дөхөж ирээд энэхүү зэвсэг рүү өөрийн энергийг юулж эхэлнэ. Манай хүү үүний хорон бүрээс таашаал авч байх шиг шалгагч тэднийг бэлтгэлийн дундуур энд сүлдэж унаад амрах гээд байна хэмээн загнана. Тэрийг хүртэл яагаад бусдын адил шийтгэл хүлээх ёстой болоод байгаадаа эргэлзэж эхэлнэ. Смайт багш нарыг баг зүүсэнгээд тэднийг огт өөрөөр авч үзэхгүй. Үнэхээр хатуу сэтгэлтэй байгааг нь онцлов. Гэтэл Ноолан түүний шарахтай өгзөг дээр нь давс өрөх мэт энэ бол үүлийн үр гэж дайжигнана. Хамгийн зочирдмор нь хэд хоногийн дараач Астер эрч хүчээр дүүрэн байсан нь тэднийг түүнийг дуусашгүй төвчээртэй мангас байх гэж сэжиглэхэд хүргэв. Хинч хоол ундгүйгээр хэд хоногийг тэсэж чадахгүй шүү дээ. Бүтэн 7 хоног бол тэднийг шууд л алж орхино. Гэсэн ч Астер ширүүн бэлтгэл сургуулалт хийж араас нь дараалсан тулаануудыг хийсээр л байв. Ноолн найзыгаа хэдийнэ туйлдах зэгтээ хүрсэн байх гэж таамаглана. Гэхдээ яг энэ мөчөд түүнд нэгэн цуу яриа санаанд нь орж ирэв.
Тэр хүүг Виконтод аваачихаас өмнө хүү цасанд дарагдсан уулыг ч даван ганцаараа хідэн бээрийн турш мөлхөж өөрийн замыг зассан гэдгийг тэд мэддэг байжээ. Хүү ганцаараа цасанд бүрэн дарагдсан уулыг хүртэл даван хідэн бээр газар мөлхөж өөрийнхөө замыг зассан байна. Тийм ээ. Манай хүү дөнгөж төрөөд л энд үнэхээр галзуу зүйл хийж байж ийм ч учраас түүний амьдралын эрч хүч жирийн хүнтэй харьцуулахад дэндүү гоц гойд байгаа юм. Тэгсэн ч гэсэн Астер энэ бүх байдлаа зүгээр л жүжиг аг зүйлт мэтээр хадгалж байгаа бололтой. Дашрамт хэлэхэд Лилиан гэндэнд өөрийн тижээвэр амьтдын цуглуулгатай бөгөөд тэднийг амьд байлгахын тулд хоол ус зөөдөг аж. Эхлээд тэр тэдний багийг тайлж дараа нь ганц аяга, ганц хэлхэмж өмхий бяслагтай жаахан ус. Саяных нь үзүүлбэрийн төлөө тэдэнд өгөх хамаг юм нь ертөөлийн. Гион хүртэл үүнийг дэндүү чамин тансаг байна. Энэ хоол тэдэнд ямар ч нэмэр болохгүй гэж бодож байлаа. Харин ахын хувьд ийм зүйл болох ёсгүй байсан юм. Учир нь их чинь яг нүднийх нь өмнө нөгөөх муу бясалгыг нь бяц дэвсчихв. Ахыгаа анханасаа л үүнийг хүсээгүйг гадарлсан их чинь буланд суугаа хүүгийн араас орж болохгүй шүү гэдгийг бусдад нь сануулав. Тэдний дундаас юу ч идэж ууж чадахгүй хамгийн хатуу шитгэлийг амсаж байгаа ганц хүн нь Астер юм. Юлиус тэдний зовлон харан баясаж бүр Альфеныг урагшаа гарч дүүгээ дэмжихийг шаардаж байлаа. Гэвч яг одоогийн өргөдөлтөй байдлаасаа болоод тэр дүүгийнхээ нүрийг ч харж чадахгүй суув. Түүнд туслахын тулд юу хийхээ мэдэхгүй үнэхээр хэцүү байдалд орсон нь үнэн. Гэхдээ Юлиусыг хамгийн их бохимдуулж байгаа зүйл бол энэ залуу яг л унаж өгдөггүй робот шиг байгаад юм. Жаахан ч эсэргүүцэл үзүүлэлгүй зүгээр л тэсэд байгаа энэ хүүг хараад эх 10 хоногийн турш ингээд гүрийчих юм биш үз гэсэн асуулт гарч ирнэ. Ямар тааж тэр шаргал уста Астер хэр удаан их зантай байхыг харахыг тэсэн ядан хүлээж байгаа бөгөөд удахгүй түүний нүдэн дэх өөртөө ихтэй байдлыг нь өгөөх юм гэж байна. Энэ хооронд манай хүү зүгээр л тэнд суугаад энэ хараал идсэн багийг тайлмагцаал шууд зодтолдоход бэлэн байв. Элдрүүгээ маана урсгаснаар эрен чичиргээд хурц эртээ болж зэвсгийн хүчийг нэмэгдүүлдэг бөгөөд үүнийг биеэрээ гүйлгвэл хоёг дуулах шиг хамгаалалт хүчрхэгдсэн төлөвт ордог. Өөрөөр хэлбэл маанаг ашиглах арга нь маш уян хатан хувиргаж өөрчлөх боломжтой юм. Жишээлбэл хөлөндөө ашиглавал мориноос ч хурдан давхих боломжтой болно. Бусад үед дайсныг мэдрэхийн тулд хүртэхүүгээ хурцаж болно. Эцэст нь үер мэт оргих маананы асар их урсгал нь тулааны хувь заяаг бүрмөсөн эргүүлэх хөзөр болдог бөгөөд яг одоо Астер салхийг удирдан тэнгэрт хөөрч үнийг харуулж байна. Хажуугаас нь дайрах гэж байсан хүмүүс нь эргээд өөртөө цохилтод өртөж түүнийг дээрээс хүчтэй бууж ирэн бут нэргэхэд хоёулаа амьсгал хураав. 4-р ангийн хичээлийн хөтөлбөрт тэднээс бүгдээс нь мэрэгжлийн төвшний маанагийн удирдахад суралцсан. Энэ хугацаанд сэлэм хэрэглэхийг хориглдог. Тэгээд ч тамхтай хэн бүхэнд эртээ зэвсэггүйгээр амьтдыг хөнөөх нь юу ч биш гэдгийг шалгагч новш 3-ныхаа үзүүрээр шувууг буудаж устгах нь баталж харуулдаг. Харин Астер сэлэмгүйгээр энэхүү төмөр шиг хатуу хүнд дэлгмээр амьдраад бүтэн 7 хонсон бөгөөд там шиг хүнд бэлтгэлийн үеэс хойш хэд хоног өнгөрчээ. Яг одоо тэр ердийн тулааны үеэрх маанагийн удирдлагыг нилээд сайн гартаа оруулж аваад байна. Амлсан өдөр хүртэл дахиад 3 өдөр дутуу байгаа бөгөөд хэрэв тэр болтол тэсэж чадвал эгчин болон бусад хүмүүс чөлөөлөгдөх болно. Гэхдээ манай хүү зүгээр суугаад юунд ч хүрэхгүй гэдгийг өөрөө ч гадарлаж байлаа. Юлисийн хувьд сэлэмж хэрэглээгүй мөртлөө утгагүй хүчрэхэг байсан. Тэр залуу тэр үед өөрийнхөө бүрэн чадварыг харуулаачгүй. Астерийн өрсөлдөгч бол 1-р зэрэглэлийн шилдэг тулаанч. Тийм учраас тэр ийм газар ч үү дээ. Тэрээр туйлдсан ч ялахын тулд ямар нэг давуу тал олж харах хэрэгтэй байв. Гэвч биеийн хязгаар нь тулж тэрээр газарт очлоо. Толгой нэргэж хамаг биеийн сүлдэнэ. Энэ үед нэгэн сүүдэр гарч ирж хүүг хязгаартаа тулвуу хэмээн асууна. Ноол нь түүнийг шалгаад Астерийг халуурч байгааг мэдлээ. Эрэлмээ Астерийг өгчихвээ гэж имэж байв. Энэ даалгаварт тийм учраас хэрвээ ийм зүйл тохиолдвол түүнд заавал тусалж халамжлахыг ноолонд даалгасан хэрэг. Зөв зүйл хийхийг хүссэн ноолон сэлмээ авчирч энэ тэнэг дүнгийг шуудхан эвдэхийг шаардав. Гэвч манай хүү түүнийг явуулахын оронд гарнаас нь зуурч ямар ч дарамт шахалтанд бууж өгөхийг хүссэнгүй. Мэдээж өхөл түүний толгой дээр эргэлдэж байна. Гэвч түүний туйлын шаналл бат шийдэмгий харцсан миний ажлыг битгий баллаарай. Би эгчээгээ аврах хэрэгтэй байна гэж хашгирах шиг л болно. Ноолон үүнийг ойлгохгүй байгаа ч гэх мэт өгсгүйгээр тэр нөхцөл байдлыг шууд ойлгов. Гэвч тэднийг тойрсон бусад хүмүүс огтхон ч шударгаар үзэхгүй нь тодорхой байлаа.
Лилиан аль хэдийн сэтгэл зүйн хувьд нороход бэлэн болоод байгаа дүүгээ өдөж хоргоохоор өөрийн хүмүүсээ цуглуулжээ. Тэрээр дүүгээ иймэрхүү байдалтай дэмий тэнэж явбал яг л алагдах ёстой сэрсэн үхтэл шиг харагдаж байна хэмээн тохуурхна. Ноолон хариу дуугаран өөрөө 2 дугаар курс их байж 4 дугаар курсын бэлтгэлд яагаад хөндлөнгөөс оролцоод байгааг нь асууж ширүүлв. Гэвч асуудлын гол нь тэр өөрөө огт тулалдахгүй. Тэр зүгээр л ангийнхаа үйл ажиллагаатай танилцах нэрийдлэр өөрийн нөхдөө дагуулan ирсэн бөгөөд сургагч багш нь ч үүнийг нь тоосонгүй. Бүх зүйлийг илүү тод харахын тулд модны мөчөр рүү өсрөн гарсан Лилиан Астерийг эцэст нь бууж өгөн өвдөг сүгдэж өршөөл ирэн гуйхыг сэтгэл догтлон хүлээж байлаа. Тэр ердөө л энэ үзүүлбэрийг үзэж цэнхээр ирсэн тул хүмүүстэй тэднийг дураараа хөнөөхийг тушаав. Төлөвлөгөө нь тун энгийн. Тэд Астрийг товлсон хугацаанаас өмнө амьсгал хураагаасай гэж хүсэж байлаа. Тэдний ийм башир арга хэрэглэж байгаад тэр үнэхээр цочирдов. Ирж буй даралтуудын нэгийг ноолон араас нь хааж хамгаална. Баатар эрчүүд сэлмээ барьж чадахгүй байгаа энэ хязгаарлалт хамгийн ядаргаатай бөгөөд энэ нь тулааныг зөвхөн нударгаар шийдэхэд хүргэж тэдний хүчийг боогдуулж байлаа. Уг нь Астарт энэ нөхцөл байдлыг шийдэж чадах ганц нууц хүзэр байгаа боловч тэр хараахан санаж амжаагүй л байна. Сэлэмт тайчид зэвсэггүй үедээ хамгийн сул дорой байдгийг Лилиан ч бас сайн мэдэж байв. Тэр Астрийн хүч чадал нь барагдаж минут тутамд улам султан өрөвдөлтөй байдалд орж байгааг харан баясаж суулаа. Ноолн тулааныг дайжгүй зохицуулж байсан ч Астерийн мэдрэмж муудаж араас нь дайрч буй залуугч анзаарсангүй. Өнөөх залуу түүнийг маш ширүүн мөргөж багныхан цаанаас шууд цус садрах хүртэл хүчтэй дайран модыг хуглав. Манай хүү одоо үнэхээр арчулж байгаа бөгөөд байдал тун бэртэж эхэллээ. Ноолон манай хүүг өгчихвүү хэмээн сандарсан ч Лилиан энэ зугааг ийм амархан дуусгахыг хүссэнгүй. Дараа нь түүнийг өөрийн тэжээвэр амтан болгохыг илүүд үзэж байв. Бөгөд түүний цорын ганц хүсэл бол манай хүүг үхлийн ирмэгт тултал нь ирэмдэг зэрэмдэг болгох байв. Хүч чадал нь шавхагдах, сүүлчийн хідэн хоромд ухаан алдсан Астер гинэт ухаан орж салхин зүсгч ирнүүдийг чөлөөлөн урд байгаа навшийг татарч хаяв. Энэхүү шин техник нь Лилианы өмнө нь байсан итгэлийг ор сургаггүй арчиж орхилоо. Энэ удаа манай сувгийг шинээр дэмцсэн саран чимэг хаш очор бэлгүүдээ Сүхбаатар алтан гэрэл ариун бэлэг та гуравтаа чин сэтгэлээсээ гүн талархаж байна. Таны дэмжлэг бидэнд үнэхээр их урам зориг хүч өгч байгаа юм. Та бүхэндээ дахин баярлалаа. Та ч бас дэмжихийг хүсвэл тайлбар хэсэгт байрлах данс руу хандваа илгээгээрэй. Дараагийн ангид дахин уулзцгаая.